무엇인지 Бурхан бид бүхэн зовлон яг яагаад өгдөг юм бол зовлон өгөгдөж байгаа учир шалтгаан бас түүний зорилго нь юу юм болоо. 그러면 고난 가운데 우리는 어떠한 태도로 살아가야 할지를 교훈받도록 하겠습니다. За тэгээд бас Бурханы өгж байгаа энэ зовлон дотор бид бүхэн ямар хандлага бас ямар зүрх сэтгэлийн байр байдалтай байх ёстой вэ? Тэр талаар хамтдаа суралцгаая. 자, 예수님께서는 많은 무리들 앞에서 중요한 비유를 몇 가지 말씀하셨습니다. За Есүс эзэн үе олноороо хуран цуглалцсан байж ах үед тэдгээр хүмүүсийн сүрэг хамтдаа цуглаж байх үед маш олон үгсийг сургаалт зөвлөлөөр айлцсан байдаг. 첫 번째는 씨 뿌리는 자의 비유였죠. За хамгийн ихнийх нь болохоор тариачин хүн үр суулгаж байгаа талаарх сургаалт зөвлөлийг айлцсан байдаг тийм ээ. 성경의 핵심이 어떤 것이 올바른 구원인지를 우리에게 가르쳐주고 계십니다. Тэгэхээр энэ Библийн гол цөм маань юу юм бэ? Ямар зүйлийг яг зөв зохистой зөв зүйтэй аврал гэдэг вэ? Тэр талаарх агуулгыг энэ сургаалт зөвлөлөөр дамжуулаад бидэнд хэлж өгсөн байгаа юм. 씨는 말씀을 의미하고 Тэгэхээр энэ дээр гарч байгаа энэ үр гэдэг нь Бурханы үгийг илэрхийлээд байгаа. 땅은 각 사람의 마음을 의미하죠. За тэгээд энэ хөрс газар гэдэг байгаа нь хүн нэг тус бүрийн зүрх сэтгэлийг илэрхийлээд байгаа. 그래서 단단한 땅에도 씨가 심겨지지 않고 Тийм учраас тэр хатуу тийм ээ чулуурхаг газарт үр суулгагддаггүй байсан шүү. 불밭에도 심겨지지 않고 За чулуурхаг газарт үр суулгагддаггүй байсан. 가시덤불밭에도 심겨지지 않았습니다. За хогийн ургамал дунд өргөс бутан дундаж хүртэл үр суулгагддаггүй байсан. 고집스러운 마음 가운데 말씀이 심겨지지 않고 Тэгэхээр зүрүүд зүрх сэтгэлтэй хүн байх юм бол тэр дотор Бурханы үг ор суулгагдах боломжгүй шүү дээ тийм ээ. 환난과 핍박을 두려워하는 자에게 말씀이 온전히 심겨지지 않고 Тийм учраас зовлон авчилгаас айгаад байгаа ийм зүйл надад ирэх үедээ гэж дагжиж байгаа хүнд Бурханы үг төдийлөн сайн суулгагдах боломжгүй маа гэсэн үг байна. 세상의 염려와 Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн санаа зовнил. 돈의 유혹과 За мөнгө төгрөгийн уруу татлага. 여러 욕심이 마음 가운데 가득해 있다면 또 그 마음에도 하나님의 말씀이 온전히 심겨지지 않습니다. Олон янзын шунал, олон янзын махбодын хүсэлд тэр хүн автчихсан амьдарч байгаа бол тэр хүний зүрх сэтгэл дотор Бурханы үг зөв ёсоор суулгагдан таригдана гэж байхгүй. 좋은 땅에는 씨가 심겨져 30배, 60배, 100배의 결실을 얻게 되는 것처럼 За харин сайн хүрстэй газар нь өнөөх үрмэн унаад өөрөөсөө 30 60 бас 100 дахин үр жимсийг ургуулдгаа гэсэн. 마음에 잘못된 것들을 제하고 하나님의 말씀을 온전히 받아들일 때 구원함을 얻고 열매 맺는 삶을 살 수 있음을 나타내고 있습니다. Тийм учраас зүрх сэтгэл дотор байгаа тийм ээ хорон муу зүйлсээ бас зүрх сэтгэл дотор байгаа зохисгүй зүйлсээ алга болгох юм бол Бурханы үг тэр хүний дотор суулгагдах нь байна. Тэр хүн аврагдана. Тэгээ бас итгэлийн амьдралаар амьдрангаа олон үр жимсийг өөрөөсөө ургуулдгаа гэсэн сургамжийг өгж байна. 그리고 등불의 비유를 통해서 올바른 구원받은 성도의 삶에 대해서 말씀해 주시죠. За түүний дараа савнд орох дэнлүүний талаар сургаалт зөвлөлийг айлдангаа зөв зохистой итгэлийн амьдралаар амьдарч байгаа Христэд итгэгч хүн ямар байдаг вэ талаар сургамжийг бид бүхэнд айлтсан байгаа. 예수님은 세상의 빛으로 오셨고 Тэр Есүс эзэн маань өөрөө энэ дэлхийн ертөнцийн гэрэл дэнлүү нь болж ирсэн. 또 구원받은 우리들을 세상의 빛이라고 말씀하셨습니다. Тэгээд бас аврагдсан бид бүхнийг та нар бол энэ ертөнцийн гэрэл юм а гэж айлтсан байгаа. 그런데 빛은 오직 등경 위에 둘 때 환하게 빛날 수 있죠. Гэхдээ энэхүү гэрлийг энэ дэнлүүний суурин дээр нь буюу байлгах ёстой газар нь байлгаж иж өөрөөсөө гэрлийг ялгаруулж чадна үстэй. 말 아래 두지도 않고 Тэгээд түүнийг савн доор тавьдаггүй гэсэн. 침대 아래 두지도 않고 Эсвэл түүнийг орны доор тавьж болохгүй 그리고 гэсэн. 동굴 속에 속에 두지도 않습니다. Тэгээ бас энэхүү дэнлүүг даалт газар аваачиж тавих юм бол гэрлээ ялгаруулж гаргаж чадахгүй гэсэн байгаа. 그것은 이제 구원받은 성도가 어떻게 살아가야 될지를 분명히 가르쳐주고 За 계시잖아요. тийм учраас эдгээр үгс маань аврагдсан хүн тэгвэл яг яаж амьдрах ёстой вэ? Тэр талаар сургамжийг бид бүхэнд харуулж байгаа үстэй тийм ээ. 먹는 것에 빠져 살아서는 안 되고 Тэр бид бүхэн идэж уух явдалд автаж болохгүй. 침상 위에서 게으르게 살아서는 안 되고 Эсвэл бид бүхэн орны доор дэнлүүгээ аваачиж тавих буюу залхууран амьдрч болохгүй гэдэг санаа. 동굴 같은 죄 가운데 살아서는 안 됨을 말씀하고 계십니다. За тэгээд харанхуй газар, даалт газар аваачиж тавиад энэхүү гим нүгэл дотроо бид бүхэн автаад амьдрч байж болохгүй гэдэг сургамжийг өгж байна. 교회 안에서 착한 행실을 통해 빛나는 삶을 살아야 함을 우리에게 나타내고 있습니다. Яг чуулган дотор бид бүхэн өөрсдийнхөө сайн үйлсийг харуулад гэрэлтэж байдаг. Тэр гэрлээ цацраадаг амьдралаар амьдрах хэрэгтэй гэдгийг бид бүхэн сургамжилж байгаа юм. 그리고 또 이어서 식물의 비유를 말씀해 주시죠. За тэгээд түүний дараа үргэлжлүүлээд тийм ээ ургамлын талаар бид бүхэн сургаалт зөвлөлийг айлтсан байгаа. 이것은 구원받은 사람의 시작과 과정과 결과를 우리에게 교훈해 주고 있습니다. Тэгэхээр энэхүү ургаж буй үрийн талаар сургаалт зөвлөлөөр дамжуулаад аврагдсан хүмүүсийн эхлэл бас үйл явц үр дүн төгсгөлийн талаар сургамжийг бид бүхэнд харуулж байгаа юм. 식물이 싹으로 시작해서 이삭이 되고 마지막에 곡식이 되는 것처럼 Тэр энэхүү ургамал ногоо маань хамгийн анх соёоноос эхэлдэг, түүний дараа түрүү болдог, түүний дараа боловсрсан тариаг өөрөөсөө гаргадаг шиг. 우리가 받은 구원은 영혼의 구원으로 시작해서
Бид бүхний авсан авралч гэсэндээ хамгийн анх сүнсний авралаас эхэлсэн байдаг үстэй. 생활의 구원을 이루며 살아가다가 За тэгээд бид бүхэн амьдралын авралыг гүйцээгээд биелүүлээд энэ дэлхий дээр амьдарч байгаа. 결국은 몸의 구원, 영원한 천국에 가게 됨을 나타내고 있습니다. За тэгээд түүний үр дүнд бид бүхэн биеийн авралыг авснаар мөнхийн диваачнд очих болно гэдэг сургамжийг бид бүхэн зүүрлэн харуулсан бахнэ. 그래서 식물에게 싹과 이삭과 곡식은 다 연결되어 있는 것처럼 Тийм учраас энэ хүү газар суулгагдсан байгаа үр энэ ургамал ногоонд соёо түрүү боловсрсан тариа гэдэг үйл явц байдаг шиг. 올바른 구원받은 사람에게는 영혼 구원과 생활 구원, 몸의 구원은 다 연결되어 있는 겁니다. Яг зөвөр зүй зохистойгоор аврагдсан хүмүүсийн хувьд сүнсний авралч байна, тийм ээ, амьдралын авралч байна, бас биеийн авралч байдгаа гэдэг санааг бид бүхэнд харуулж байгаа 그래서 байна. 무엇보다 시작이 정확해야 되죠. За тийм учраас юунаас илүү бид бүхний эхлэх үйл явц нь маш чухал байгаа үстэй. 영혼의 구원, 그 시작점이 분명하지 않다면 그 뒤에 있는 열심들, 과정들은 아무 소용이 없게 되는 겁니다. Тэр сүнсний аврал гэдэг зүйл маань бид бүхний хувьд баттай байхгүй бол түүний дараа ямар ч үйл явц байсан бэ, ямар ч хичээл зүтгэл байсан бэ, тэдгээр зүйлс маань хий хоосон байх болно гэдэг сургамжийг бид бүхэнд өгч байна. 그리고 확실한 시작을 했다면 확실한 과정도 연결되어야 하죠. За тэгээд бас миний эхлэл баттай байгаа бол үйл явц маань ч гэсэндээ баттайгаар намайг дагалдаж байх хэрэгтэй тийм ээ. 변화되지 않는 삶 가운데서 자신의 구원의 믿음만 확실하다고 이야기하는 것도 헛된 말일 겁니다. Тэр хүний итгэлийн амьдрал донд нь ямар ч өөрчлөл байхгүй байж хахад би баттай аврагдсан, миний авсан аврал баттай гэж хэлж байгаа юм ч гэсэндээ хий хоосон хуурмаг зүйл байна. 확실한 영혼의 구원의 기초 위에 Тэгэхээр бид бүхэн баттай сүнсний аврал гэдэг зүйл дээр үндэс суурьа тогтоох ёстой. 말씀에 순종함으로써 생활의 구원을 이루어 가다가 Тэгээд бурхны үгэнд дуулууртай байснаар бид бүхэн амьдралын авралыг гүйцэлдүүлэх ёстой. 영원한 천국에 가게 되는 것이 구원받은 사람의 결국임을 우리에게 교훈해주고 있습니다. За тэгэж амьдарч байгаад мөнхийн диваачн руу буюу мөнхийн улс руу явна гэдэг чинь аврагдсан хүмүүсийн үр дүн, аврагдсан хүмүүсийн төгсгөл үйл явц байна. 그리고 겨자씨의 비유로 말씀해 주셨죠. За тэгээд түүний дараа бид бүхэн гичний үрийн талаарх сургаалт зөвлөлийг айлцсан байна. 겨자씨는 세상에서 가장 작은 씨이지만 Тэр энэ гичний үр гэдэг маань энэ дэлхийн ертөнцийн байдаг хамгийн жижигхэн, хамгийн өчүүхэн үрийг илэрхийлээд байгаа. 그것이 심겨져 큰 나무가 되고 많은 새들이 와서 살 수 있는 것처럼 Тэгэхээр энэ хүү гичний үр маань тийм ээ томроод өөрөөсөө үр жимсийг ургуулаа дээр нь маш олон шувууд ирээд суудалдаг шиг. 복음의 역사는 작은 것처럼 보이지만 결국 하나님께서 크게 이루어 주신다는 것을 나타내고 있습니다. Авралын үйл ажиллагаа маань харахад үнэхэрийн өчүүхэн, үнэхэрийн жижигхэн зүйл юм шиг боловч үнэндээ бурхан авралын үйл ажиллагаагаар дамжуулаад хамгийн агуу, хамгийн том ажлаа явуулах болно гэдгийг харуулсан байна. 예수님 한 분의 죽으심으로 많은 사람들이 구원받게 되고 Тэгэхээр Есүс эзэн гэдэг ганц хүн нас барснаар энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа маш олон хүмүүс аврагдах боломжийг нээж өгсөн 그리고 гэмтэй. 이스라엘 땅에서 전해졌던 그 작은 복음이 전 세계에 퍼져 나가게 된 것처럼 Тэгээд Израилийн газар нутагт хамгийн анх жижигхнэр эхэлж байсан тэрхүү сайн мэдээ бүх дэлхийд даяар тараагдаж бүх үндэстэнд гэрчлэл болохтой ижилхэн. 사람의 눈에 작게 보이는 그 일이 주님 안에서 큰 역사로 나타날 것을 우리에게 분명히 나타내고 있습니다. Тэр хүний нүдэнд маш өчүүхэн юу ч биш юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ бурхны мэлмэд тэр нь маш том, маш агуу үйл ажиллаа явуулах эхлэл нь болдгиймаа гэдгийг бид бүхэн санаж байх хэрэгтэй. 우리의 신앙생활 가운데 가장 중요한 가르침을 네 가지의 비유를 통해서 우리에게 교훈해 주신 겁니다. Тэгэхээр итгэлийн амьдрал донд маань гарцаагүй байж байх ёстой, бид бүхний мэдэж байх ёстой дөрвөн төрлийн гол зүйлийг энэхүү сургаалт зөвлөлөөр дамжуулаад бид бүхэнд заасан байна. 그런데 이 중요한 말씀을 왜 비유로 하셨을까요? За гэтэл Есүс эзэн маань яагаад ийм чухал үгсийг сургаалт зөвлөлөөр дамжуулаад айлцсан юм бол? 왜 비유로 하셨을까요? Яагаад заавал сургаалт зөвлөлөөр Есүс эзэн өөрийнхөө үгсийг айлцсан юм бол? 그것은 듣고자 하는 자에게 원하는 자에게는 더 많은 것을 깨닫게 해주시고 Тэр энэ нь сонсхийг хүсэж байгаа, үүнийг мэдхийг хүсэж байгаа тэдгээр хүмүүс сургаалт зөвлөлөөр дамжуулаад илүү олон зүйлийг мэдэх боломжийг нээж өгөхийн тулд тийм байна. 듣지 않으려는 자, 관심 없는 자에게는 그 놀라운 비밀을 감추시려고 하는 겁니다. Харин энэ үннийг сонсхийг хүсэхгүй байгаа, энэ үнний үгэнд анхаарал хандуулахгүй байгаа хүмүүсээс энэ сургаалт зөвлөлийн үг бүрч илүү далдлагдахын тулд тийм байна. 그래서 여기 3절에도 보면 들으라라고 되어 있죠. За тийм учраас 4-ийн 3 дугаар ишлэлийг харах юм бол сонс гэсэн байгаа үстэй. 그리고 9절에도 들을 귀 있는 자는 들으라. Түүний дараа 9-р ишлэлээр сонсох чихтэн сонсогтун гэсэн байна. 23절에도 들을 귀 있는 자는 들으라 말씀하시는 겁니다. 23-р ишлэлээр ч гэсэн сонсох чихтэн сонсогтун гэж гарсан байна тийм ээ. 하나님은 우리에게 계속 듣는 귀의 중요성을
말씀해 주십니다. Тийм учраас энэ бурхан маань үргэлжил бид бүхэнд энэ сонсох чихтэй байна гэдэг чинь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг олон удаа давтаж хэлсэн байгаа 그래서 биз дээ. 구원받지 않는 자들도 들어야 하죠. Тийм учраас аврагдаагүй хүмүүс ч гэсэндээ энэ үгийг сонсож байж аврагдана. 구원받은 우리들도 들어야 합니다. харин аврагдсан бид бүхэн ч гэсэндээ энэ үгийг сонсож байж амьдрна. 요한계시록에 보면 7 교회들에게 성령님께서 말씀하시잖아요. За илчлэл номыг харах юм бол 7 чуулганд ч хүртэл ариун сүнс өөрийнхөө үгийг айлтсан байдаг. 들을 게 있는 자들은 들으라. Тэр сонсох чихтэй нь сонсогтун гэдэг үг удаа дараалан гарч байгаа. 귀가 없는 사람은 없잖아요. Тэр энэ дэлхийд ир чихгүй хүн гэж байхгүй шүү дээ тийм ээ. 어떤 의미일까요? Энэ нь яг юу гэсэн үг юм бол 간절한 마음으로, чин сэтгэлээсээ, 원하는 마음으로, хүссэн сэтгэлээр 하나님의 뜻을 알고자 하는 마음으로 들으라 말씀하시는 겁니다. Бурхны хүслийг мэдэж авъя, Бурхны хүслийг ухаарья гэсэн сэтгэлээр сонсох тийм чихийг илэрхийлж байгаамаа. 그것은 우리 신앙생활 가운데 동일하게 필요한 교훈이라 생각됩니다. Тэгэхээр энэ зүйл ч гэсэндээ бид бүхний итгэлийн амьдрал донд яг л ижилхэн сургамжийг өгж байгаа болов уу гэж бодогдож байна. 정말 욥기 28장에 금을 얻으려고 간절하게 노력하는 모습처럼 우리는 말씀을 간절히 원해야 될 겁니다. Тэгэхээр Йов 28 дугаар бүлэг дээр гарсанчлан тэрхүү алтыг олборлож авахын тулд, алтыг олж авахын тулд чин сэтгэлээсээ хайж байгаа хүн шиг бид бүхэн Бурхны үгийг сонсохын тулд, Бурхны үгийг ухаарахын тулд энэ хэмжээний хичээл зүтгэл чин сэтгэлээр амьдрах хэрэгтэй гэдэг сургамж. 사슴이 물을 찾기에 갈급한 것처럼 그 살기 위해서 물을 간절히 찾는 것처럼 Тэр цангасан буух тийм ээ ус уухын тулд тэгэж их хүссэн сангалзаж тэмүүлж байгаа шиг. 우리가 말씀을 그런 간절함으로 찾고 들어야 할 겁니다. Бид бүхэн ч гэсэндээ Бурхны үгийг тийм чин сэтгэлээсээ хүсэж, бас чин сэтгэлээсээ сангалцсан сэтгэлээр сонсож байх 그래서 хэрэгтэй. 오늘 말씀도 그런 마음으로 들으시면 좋겠다 생각됩니다. За тийм учраас өнөөдрийн энэ эзний өдрийн сургаалыг ч гэсэндээ та бүхэн тийм сэтгэлээр, тийм хүслээр хамтдаа сонсоод аваасай гэж хүсье. 그리고 신앙생활 가운데 항상 그러한 마음으로 말씀을 대해야 될 것이라 생각됩니다. За тэгээд бас бид бүхэн итгэлийн амьдралаар амьдрангаа яг л ийм чин сэтгэл, яг л ийм хичээл зүтгэлтэйгээр бас итгэлийн амьдралдаа хандаж байгаасай гэж хүсмээр байна. 어떤 모습으로 전해지든 말씀이든지 가벼운 말씀은 없고 Тэр ямар ч хэлбэрээр, ямар ч арга замаар энэ үг дамжуулагдж байсан бэ? Тэр үгэн дотор хөнгөн хуймгаа үгс гэж байхгүй. 어떤 시기에 전해지는 말씀이든지 나에게 필요 없는 말씀은 없는 겁니다. Ямар ч цаг үед надад энэ үг дамжуулагдсан бэ? Надад хэрэггүй, надад хэрэгцээгүй үг гэж байхгүй. 모든 말씀이 나에게 꼭 필요한 말씀들이고 Тийм учраас Бурхны бүхий л үгс надад хамгийн хэрэгцээтэй, хамгийн хэрэгтэй үг байна. 가장 중요한 말씀인 겁니다. Тэгээ бас хамгийн чухал үг гэдгийг бүгдээрээ санаж авцгаая. 예수님께서도 그 마음으로 많은 무리들에게 비유로서 말씀을 전하셨습니다. Тийм учраас Есүс эзэн маань ч гэсэндээ яг л ийм зүрх сэтгэлээр энэ цугулжчихсан байгаа үе олон ард түмэнд эдгээр үгсээ айлцсан 이 багтаа. 비유의 내용들은 또 나중에 또 더 깊이 교훈받을 수 있는 시간이 되면 좋겠습니다. Тэр энэхүү сургаал зүрлэлүүдийн талаар та бүхэн дараа нь цаг зав нь олдох юм бол бас илүү гүнзгийрүүл судалсан тийм цагийг гаргаасай гэж хүсье. 근데 이제 비유의 말씀 이후에 이제 제자들과 배를 타고 예수님은 건너편으로 건너가게 되셨습니다. За гэтэл эдгээр сургаалт үгсийг айлдаж дуусныхаа дараа тэр өдрийн оройн Есүс тийм ээ шавнартайгаа хамтдаа завин дээр суугаад цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэдэг үгийг айлдсан байна. 뭐 잘 아시는 것처럼 1절에 이 호수가 바닷가로는 표현이 되어 있는데 Тэгэхээр та бүхэн сайн мэдэж байгаа энэ 4-ийн 1-р ишлэл дээрээс харах юм бол энэ тийм ээ нуурын дэргэд гэдэг үгээр илэрхийлсэн байгаа. 그 이스라엘 북쪽에 있는 갈릴리 호수가 너무 크기 때문에 그것을 호수라고도 하지만 바다라고도 일컬었던 겁니다. Тэр Израилийн хойд зүгт байдаг энэ Галил нуур гэдэг нь үнэхээр том хэмжээний нуур учраас үүнийг далайч гэж бас илэрхийлдэг байна. 이제 예수님은 비유로 말씀을 전하시고 이제 건너편으로 이제 제자들과 함께 건너가고 계십니다. Тэгэхээр Есүс эзэн маань бүхий сургаалт үгсээ айлдаж дуусныхаа дараа хідүүлээ завин дээрээ гарч суугаад нуурын нөгөө эргийг гаталцгаая, нөгөө талд нь гарцгаая гэсэн. 근데 가는 길에 큰 풍랑을 만나게 되었던 겁니다. За гэтэл яг энэхүү үйл явц дунд нь тийм ээ далайн их шуурга босдог шүү дээ. 이제 예수님은 주무시고 계셨는데 Яг энэ цаг үед бол Есүс эзэн завин дээрээ унтаж байсан. 제자들이 우리가 죽게 된 것을 돌아보지 않으십니까라고 소란스럽게 예수님을 깨웠습니다. За гэтэл шавнар нь болохоор багшаа бидний сүрхэн танд хамаагүй гэж үү гэж үүмэн шууганыг үүсгэсэн байгаа юм. 예수님은 잠에서 깨어 그 풍랑을 잠잠하게 해 주셨습니다. За тэгээд түүний дараа Есүс эзэн нойрноосоос ирсэн бай, нойрноосоо босож ирээд өнөөх их салхийг тийм ээ зандарч эхэлдэг байна. 그리고 제자들을 책망하셨습니다. За тэгээд түүний дараа
дараа өөртөө нь хамт явж байсан шавнараач хүртэл зэмэлдэг штэ тийм ээ. 어찌하여 그렇게 두려워하고 있느냐? Тэгэхээр та нар яг юундаа айгаад байгаа юм бэ? 어찌하여 그렇게 믿음이 없느냐? Та нарт яагаад итгэл алга байгаа юм бэ гэж зэмэлсэн. 그런데 이 사건 가운데 예수님께서 세 마디의 말씀을 하셨습니다. За гэхдээ яг энэ үйл явдал болж байх үед Есүс эзэн нийтдээ 3 үгийг айлддаг 첫 байгаа. 번째, 우리가 저 건너편으로 건너가자. 3 өгүүлбэр. Эхнийх нь юу вэ гэхээр цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэдэг өгүүлбэрийг айлдсан. 두 번째, 잠잠하라, 고요하라. Түүний дараа хоёрдугаарт нь чимээгүй намд гэдэг үгийг айлдсан. 그리고 세 번째, 너희가 어찌 이렇게 두려워하느냐? 어찌하여 믿음이 없느냐? 말씀하셨습니다. Түүний дараа гуравдугаарт нь та нар юунд дайцгаан вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг үлээ гэж айлдсан. 자, 이 세 가지의 말씀을 통해 하나님께서 우리에게 주시는 고난의 의미를 생각해 보려고 하고 Тэгэхээр энэхүү 3 төрлийн өгүүлбэрээр дамжуулаад бид бүхэнд зовлон өгөгдөж байгаа шалтгаан үүний үндэс зорилго нь юу вэ гэдэг талаар хамтдаа бодож үзэх хэрэгтэй. 그리고 그 의미 가운데 우리는 어떠한 모습으로 이 고난을 대해야 될지를 교훈받고자 합니다. Тэгээд эрхүү утга учирыг нь мэдэж аваад тэгвэл зовлон надад өгөгдсөн цагт би яг ямар шүү амьдрах ёстой вэ? Ямар зүрх сэтгэлийн хандлагатай байх ёстой вэ гэдэг талаар хамтдаа суралцах гэж байна. 자, 첫 번째 말씀을 통해서 교훈받으면요. За эхний үгээр дамжуулаад бид бүхэн ямар сургамжийг авч болох вэ? 하나님은 모든 사람에게 고난을 주신다는 겁니다. За бурхан бүхий л хүмүүст зовлон зүдүүрийг өгдгөө гэдгийг мэдэж авах хэрэгтэй. 자, 4장 35절 За бүгдээрээ 4-ийн 35 дугаар ишлэлийг нь харъя. 다시 한번 읽어 За 보겠습니다. бүгдээрээ дахин нэг удаа хамт уншийе. Тэр өдрийн орой Есүс тэдэнд цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэхэд. 자, 예수님의 말씀이었죠. Тэгэхээр энэ 35 дугаар ишлэл бол Есүсийн өөрийнх нь айлдсан үг байгаа үстэй тийм ээ. 우리가 저편으로 건너가자. Тэгэхээр шавнараа цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэсэн. 제자들이 자기 마음대로 결정한 것이 아니었습니다. Шавнар нь өөрсдөө дур мэдээдэл хідүүлээ нуурыг гатлаад нөгөө тал руу нь явцгаая гэдэг шийдвэрийг гаргаагүй байгаа үстэй. 예수님께서 정하시고 말씀하셨던 겁니다. Харин Есүс эзэн өөрөө энэ шийдвэрийг гаргасан. Есүс эзэн өөрөө энэ үгийг айлдсан 근데 байна. 말씀하신 대로 갔음에도 불구하고 큰 풍랑을 만나게 되었죠. Гэтэл Есүсийн айлдсныхан дагуу үйлдчихэд байхад л ийм далайн их шуургатай тэд учирсан байна. 이 풍랑을 우리가 고난에 비유해서 생각해 볼 수 있을 것 Тэр 같습니다. энэ дээр гарч байгаа энэ хүчтэй их шуурга гэдгийг бид бүхэн итгэлийн амьдрал донд өгөгддөг зовлонгоор зөвлүүлээд бодож үзэж 자, болно. 우리가 하나님의 뜻대로 구원받는다고 해서 우리의 삶 가운데 고난이 없는 것이 아닙니다. Хүмүүсээ бид бүхэн бурхны хүслийн дагуу аврагдсан хүмүүс байлаа гэд бид бүхний итгэлийн амьдрал донд зовлон байхгүй байна гэсэн үг биш. 오히려 복음과 함께 고난을 받으라 말씀하셨죠. Харин эсрэгээрээ бид бүхнийг сайн мэдээний төлөө надтай хамт зовоорой гэж хэлсэн байгаа шүү дээ. 빌립보서에도 너희에게 은혜를 주신 것은 너희가 다만 그를 믿을 뿐 아니라 고난도 함께 받게 하려 하심이라 За 말씀하셨습니다. түүний дараа Филиппо номон дээр ч гисэндэ Христ Есүс та нар зөвхөн итгэх бус харин түүний төлөө зовхонч та нар сойрхогдсон юм а гэж гарч байгаа. 사도 요한도 이야기했죠. Түүний дараа Илч Йохан ч гисэндэ тэгж хэлсэн 세상이 байгаа. 너희를 미워하여도 이상히 여기지 말라. Энэ дэлхийн ертөнц та нарыг үзэн ядсан ч үүнийг хачин жигтэй явдал мэт бүү тооцоо гэсэн байна. 예수님께서도 직접 말씀하셨습니다. Тэгэхээр Есүс эзэн ч гисэндэ өөрийн амаар өөрийн бодитоор тийм өөрийн биеэр энэ үгийг айлтсан байгаа шүү. 너희가 세상에 속하였다면 세상이 너희를 미워하지 않겠지만 Та нар хэрвээ энэ дэлхийн ертөнцийнх байсан бол энэ дэлхийн ертөнц та нарыг үзэн ядахгүй байх байсан. 이제 너희들이 나에게 속한 거로 Харин одоо та нар минийх болсон. 나를 미워한 세상이 너희도 미워할 것을 말씀하셨던 겁니다. Тийм ч учраас намайг үзэн ядсан энэ дэлхийн ертөнц та нарыг ч хүртэл үзэн ядах нь мэдээчин хэрэг юм а гэж айлтсан байгаа. 갈라디아서 4장에도 동일한 말씀이 있죠. Түүний дараа Галат 4-р бүлэг дээр ч гисэндээ яг ижилхэн үг гарч байгаа. 아브라함의 아들 이스마엘과 이삭의 비유를 통해서 Авраамийн хүү Ишмаил болоод Исаак гэдэг хоёр хүүг нь иш татаж байгаа. 육체를 따라 난 자가 성령을 따라 난 자를 핍박하도다. Тэгэхээр махан биеийн дагуу төрсөн нь ариун сүнсээр төрснийгөө хавчих болно гэж бичигдсэн байгаа. 이제도 그러하도다. Тэгэхээр эдүүгээрч мөн тийм байна гэж гарч байгаа шүү дээ. 하나님은 우리가 구원받기를 간절히 원하셨고 Тийм учраас тэр бурхан маань бид бүхнийг аврагдаасаа гэж чин сэтгэлээсээ хүссэн. 우리는 하나님의 선한 뜻 가운데 구원을 받게 되었습니다. Бас бид бүхэн бурханы сайн таалал байсан учраас бид бүхэн аврагдаж явж байгаа үстэй. 그런데 구원받았다고 해서 세상 가운데 편한 일들, 좋은 일들만 있는 것은 아니라는 것입니다. Гэхдээ бид бүхэн аврагдсан байлаа гэж энэ дэлхийн ертөнцийн бид бүхний амьдралын зам маань шулуун дардан болоод л бид бүхэн амар жимэр ямар ч зовлон авчлаггүй амьдрна гэсэн үг биш шүү дээ. 구원받은 사람에게 분명한 고난이 있을 것을
말씀해 주신 거예요. Харин аврагдсан хүн мөн л бол тэр хүн гарцаагүй зовлон зүдээр өгөгднө гэдгийг Библи маш олон удаа айлцсан байгаа. 그리고 도리어 주님을 위해 살고자 하는 사람들에게 더 큰 고난이 있을 것도 말씀하셨습니다. За тэгээд түүний дараа эзний төлөө, бурхны төлөө амьдрахыг хүсэж байгаа хүмүүст илүү том зовлон авчлага өгөгдөх болно гэдгийг айлцсан байгаа. 디모데 후서 За бүгдээрээ 2 дугаар Тимот номноос олж харцгаая. 2장입니다. 2 дугаар Тимот 2 дугаар бүлэг рүү явж очие. 디모데 후서 2장 3절. 2 дугаар Тимот 2-ын 3 дугаар ишлэл байгаа. 같이 읽어보죠. 3 дугаар ишлэл хамт уншия. 내가 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. 그리스도 예수의 좋은 군사로 살아가려고 할 때 더 큰 고난을 받게 되는 겁니다. Тэгэхээр бид бүхэн Христ Есүсийн яг сайн цэрэг шиг амьдрья гэж бодоод шийдвэр гаргах тэр мөчөөс ахуулаад намайг зовлон дагалддаг юм а гэсэн үг байгаа үстэй. 구원받았지만 그리스도 예수의 보통 군사로 살아가면 고난은 보통으로만 주어지는 겁니다. Тэр аврагдсан ч гэсэндээ бид бүхэн зүгээр л Христ Есүсийн энгийн цэрэг шиг амьдрах юм бол бид бүхэнд энгийн л нэг байдаг л нэг зовлон авчлага өгөгдөнө. 그리스도 예수의 충성되지 못한 군사로 살아가면요 그만큼 고난은 적어지는 겁니다. Тэр Христ Есүсийн итгэмжит үнэнч цэргээр бид бүхэн амьдрахгүй бол бид бүхэнд өгөгдөж байгаа зовлонч хүртэл баг байхаас ч үр аргагүй. 좋은 군사로 살아가고자 하는 자에게 분명히 더 큰 고난이 있습니다. Харин зүгээр нэг цэрэг биш, харин Христ Есүсийн сайн цэрэг шиг амьдрахыг хүсэх юм бол тэр үеэс ахуулаад надад зовлон өгөгднө гэсэн үг. 3장 12절도 이어서 보죠. За 3-ын 12 дугаар ишлэлийг ч гэсэндээ үргэлжлүүлээд харах уу? 같이 읽겠습니다. 12 хамт уншия. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. 그리스도 예수 안에서 평범하게 살고자 하는 자에게는 핍박도 없습니다. Тэгэхээр Христ Есүс дотор зүгээр нэг эгэл жирийн бор амьдрахыг хүсэх юм бол тэр хүнд хавчлага өгөгдөхгүй. 구원은 받았지만 구원받지 않은 사람들 만날 때는 구원받지 않은 사람처럼 살고. Тэр аврагдсан хүн байж ижил аврагдаагүй хүмүүстэй уулзахаараа яг л аврагдаагүй хүн шиг амьдрж байна гэвэл. 교회 안에서만 구원받은 사람처럼 산다면 아마 그 사람에게는 핍박도 없을 겁니다. Сүм чуулган дотроо орж ирэхээрээ л аврагдсан хүн шиг дүр үзүүлээд амьдрж байна гэвэл тэр хүнд ямар юмных нь хавчлага зовлон байх вүлээ. 적당히 죄와 타협하고 적당히 세상과 타협하며 산다면 핍박도 없을 겁니다. Зүгээр л тохируулаад гим нүглээ хийгээд энэ дэлхийн ертөнц бузар сүнстэй тэр хүн тохиролцоод амьдрж байгаа бол тэр хүнд их хэмжээний зовлон хавчлага өгөгдөхгүй нь лавтай. 경건하게 살고자 하는 자에게 핍박 고난이 있는 것입니다. Харин тийм биш ээ. Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэх юм бол тэр хүн болгон хавчигдах болно гэж айлцсан. 예수님께서 제자들에게 우리가 저편으로 건너가자 말씀하셨지만 그대로 행했을 때 큰 풍랑이 있었습니다. Тийм учраас Есүс эзэн ч хүртэл шавнартаа хандаад цөмөөрөө нуур гатлан нуурын нөгөө ирэг дээр очио гэж айлдаад тэр үгийнхэн дагуу үйлдчихээд байхдаа далайн их шуурганд тэд үрцсэн шүү дээ. 우리가 주님의 뜻 가운데 구원을 받았지만 분명 고난이 있고. Тэр яг л үүнтэй ижилхэн бид бүхэн эзний хүсэл тааллын дагуу аврагдсан боловч бид бүхэнд урдийн л адил зовлон хавчлага зовлон зүдүр хിവэрээ л байна. 주님을 위해 더 열심히 살아가고자 하는 자에게는 더 큰 고난이 있는 것이 분명합니다. Тэгээд эзний төлөө илүү хичээнгүй, илүү зүтгэлтэй амьдрья гэж хичээж байгаа хүн болгонд зовлон хавчлага их хэмжээгээр өгөгдөх нь мэдээж хэрэг байна.